Говь нутагт минь жин цохино гэж нэг айхтар зүйл бий. Аав ээж эмээ ахагч нар хаяад жин цохилчихлаа гэд шилээр бомб тавиулчихсан байгаа харагддаг байсан. Би ээж юугаач мэдэхгүй тоолохоос өөр зүйл бодох ч биш. Харин одоо бодоод байхад миний ойлгосноор халуун хүйтнийг л харшуулж болохгүй юм шиг санагддаг юм. 5 дугаар ангиа дүүргээд зуны амралтаар аавын ажиллаж амьдардаг дугаар застаавт очлоо. Майжиж малтах утас байх биш, гадаа тоглож байна гэд харайж явдагсан. Эсвэл хин нэгнийд нороод элдв тоглоомоор тоглоод хэдэн цаг болох нь жинүүхэнд. Өөр орой болсон хойно хоолоо ид гэсэн дуудлагаар л харина. Нэгэн удаа байшингийнхаа гадаа сүүдэрт сууж атал хүүхдүүд ирэн нуугдаж тоглох тухай санал гарган дотор газар нуугдахгүй гэсэн тохиролцоондор 1-ээс 10 хүртэл тоглох зуур газар тэнгэртээд сондгоорсон нэг хүүхдээ олохоор тоглож эхэллээ. Хашааны хаалганы ард пин савны ардуур урдуур гээд нуугдад тоглож гүйсээр өөр цангаж орхилоо байна. Би чурка хүй чурка авмаар байна. Чурка төшөө ам цангаад байна гэсээр гэртээ орж амны уснаас шанагдан уусаар буцан гарч дахин сангаж дээрх шиг 2-3 удаа орж гарan ус ууж билээ. Энэ зур эмээ боорцогны гурил зурч байгаа нь харагдана. Зарим нэг хүүхдийг аав ээж нь дуудсаар бидний хөгжилтэй цугаацал өндөрлөж бийж ядарсан мэт санагдаад гэртээ орж орон дээрээ тэрийг хадан унаад хэсэг хэвдэв. Хөлс гараад хацар халууд үгээд нэг л сэрүүцж өгөхгүй байгаа юм шиг бодогдоод төмпөнд усыгээд гадаа наранд тавиад эргэж орж хэвдэх зураа зөөргөмлээд авчээ. Гал тогоонд эмээгийн өөхөн тос хагалж буй чимээнээр сэрж ившээлгэн баруун зүүн тишээ харан өнхөрч байснаа гадаа тавьсан усаа санаж гадагшаа гарлаа. Ус наранд бүлээссэн гэж үзээд сэрүүцхээр нүүр гараа аваалаа. Ахаад толгоогоо дүрэн савангүйгээр баахан болгочхаад үсээ арчиж суутал сая л нэг сайхан сэрүүцэн мэтрэмж авна. Хар халуунд яасан сайхан юм дээ энэ ус чинь хэмээн бодлоо. Орой хоолны үеэс толгоо өвдөж нэг л яозгүй. Хоолоо идсэн болоод амархаар унтах гэтэл зовиртай л байна. За зингэсгийгээ дундчул өглөө гайгүй олон үз ингэж бодон хөрвөөж байсан хэдий ч нойр гэж лут хүчтэй зүйл дийлдэн унтаад өгөв. Харин өглөөн сэрэхэд толгоо маань өвдсөн хിവэрэл байлаа. Хоол цайч гэж олигтой нэг хэмсэн идэж чадсангүй. Эмээдээ хэлтэл эмээ толгооны им өгсөн хэдий ч толгооны өвчин намдахгүй байсаар өвдөд дотор мухаарж бөөлжиж эхэллээ. Олигтой мэдээгүйч хэлэхүү ёстой ч нөгөө нэг ходоодоо эрэгт лагуулад байлаа шүү. Сүүлдээ юун тоглох битгий хэл ядраад хөлс гарan гэртээ орж ирч хэвтэв. Эмээ минь үүдний пинда гал урдчихсан боорцог хайран бөндөгнөд байна. Тун завгүй л харагдана. Бостол толгой дүүрээд хүндрээд яг л давууж ихчихсэн юм шиг. Гэсэн хийдээч аавынхаа ажил руу очлоо. Аав маань морд цохоод сууж байх юм. Мэдээ дамжуулаад завгүй. Хэсэг хүлээлээ. Удсан ч аав маань ажлаа дуусгаад "Үгүй, миний охин чи юу хийж яваа юм? Гүй над царай зүс чин цайгаа яачих вэ минь юу?" гэд санаан зовсон байдалтай хэлв. "Аав, миний толгой өвдөд бөөлжөд байна. Бас ядраад." "Юу? Гүй чи хэзэнээс тэр вэ? Эртхэн аавдаа хэлэхгүй харин хоёулаа" гэлээ. Хараад аав маань надад бүлээн цай уулгаад орон дээр хэвтэж бай гэв. Охин жин цогцсон бололтой бомб тавиадах байз ээж нөгөө шилнүүдээ хаана хийлээ хэмээн эмээдээ ярилцж байгаа нь сонсогдов. Ингээд аав сокны 2 жижигхэн шил авцран нурууг маань хэсэг ээлж байснаа жижигхэн бамбар цаас архийн асаан юу юугүй бум тавих гэхэд нь би гинэт сандран "Өө яав
Би бум тавьж өөр үзээгүй аав. Ямар амар наадах чинь түлчих юм шүү намайг гэхэд аав за юу гэж охиныгаа түлж идэгий. Гал нь унтарчдсан байхгүй юу? Хүн чимхэд л авах шиг болно мэдв. Бүх тэгвэл яршаа хүн чимхэж байгаа юм шиг өвдөд лайтын юм шүү наад чи. Үгүй охин минь чи юу яриад байна вэ? Жин цогцсон байна. Им уугаад баг нэмэр болохгүй наадах чинь. Бум тавьж ээжил гайгүй болно. Бусдаар юу намжгүй штэ минийхүү. Йоо. За аав зөөлхөн тавиарэ. Ингээд бөө юм болж ээж бум тавиуллаа. Гэтэл үгүй өөр нь хорсоод бүр чихтийхэн. Аав өвдгүү гэсэн чи юу вэ энэ ч зүгээр л хүн базад авах шиг болно гэсэн энэ чинь бүр зүгээр шивж байгаа юм шиг өвдөд хорсоод бүр алхнаа юу аав. За охин жаахан дэс чих ядаж 3 минут болчих мэдв. За ёо яав. Ийхүү арай хийж 5 минут өнгөрлөө. Үгүй мэдгүй. 5 ч юм уу хэд ч юм. Ашгүй аав маань за миний охин аав наваатах гэлээ. За аав минь наадах ахиж тавиулах юм ш. Йоо амар үддэм бүлээ гэлээ. Аав за тэгвэл болиё доо гэхэд бум тавьсан газар та тос төрхөө. Тэгээд бүлээн цай уулган эмэнд боов хараа дуусгаж дөрөнд гарсан зөөлөн борцогноос нэг хүмнөхөө. Гэхдээ би ямар ч юм идэх сонирхолгүй байсан тул үгүй аав гэд хэвтээд өгөө. Аав над руу ирж нурууг маань илээд л байлаа. Тэгээд харин би унтчихв. Сайхан хоолны үнрээр сэврвэл аль хэдийнэ харанхуй болжээ. Босоод нүдэн ухлан суутал эмээ маань хушуу дэвсэн. Миний мөхөө ширээ юу. За аль толгойн яаж вэ? Би нь яаж вэ? Толгойч өвдгөн гайгүй байна эмээ. Гэхдээ л амар хүчтэй биш ч гэсэн өвдөөл байна. Хоолой. Юм идэхгүй бараг өдөржингөө боллоо штэ. Эмээ хүүдээ шүлтэй хоол хийч гисэн. Өлөссөн, дээрээс нь толгойн өвдөлт арай гайгүй болсон тул эмээгийнхаа хийсэн хоолыг идчихлээ. Хөлс гараад сайхан байна. Ингээд аав эмээ хоёрынхоо хэлснээр буцаад унтлаа. Харин өглөөн сэрэхэд би хөнгөрөөд толгойн өвдөлтөж байхгүй сайхан амраад сэржүүлээ. Ингэж л би чин гэдэг зүйлээс салсан юм да. Хөлөрч хөл сүнэрсэн бодуулах гомдоо солихоор хувцаа тайлтал аавын бөмб тавьсан газар жаахан хүндүртэй юм шиг мэдрэгдээд сонирхоод толинд хартал өнгөн яг л усан үзэм шиг хөв хөрөн болчихсон байсан юм да. Миний найзууд, ах トゥ төрөл садангуудын дунд гэртээ бомбгүй айл гэж байхгүй. Дөрөв үед шилээр бомб тавьдаг байсан бол сүүлийн үед сордог бомб гарсан билээ. Арай боловсронгуй цэвэрхэнж гэх юм уу да. Бас зэсэн бомб ч бас энэ тэнд мерсээр харагддаг юм аа.